Лисаг хүүхд томруулах мэс засал хийлгсэн юм уу гэд ойрд нилээн шуурсан. YG Entertainment Baby Monster-ыг нилээн дараад илээ. Яад гэвэл яг Jisoo ирээдүйд бас ном гаргаж магадгүй байх. Ойрд нилээн тийм номны талаар зүйл яриад байгаа. Рэпер дуучин Jessie багтаа нилээн дээрлэхүүлдэг байсан гэсэн. Сайн уу? K-pop Jericho-гийн YouTube сувагт тавтай морил. За ингээд бичлэгийг эхлэхээс өмнө лайк, subscribe дараарай. За хамгийн ихний мэдээ. Ер нь Met Gala-гаас хойш Лисаг хөхөө томруулах мэс засал хийлгсэн байх гэсэн тийм зүйл шуураад байгаа. Бүр би тэрийг сонсоод бас гайхсан. Яад үг гэхээр одоо Met Gala дээр өмссөн энэхүү хувцас нь өмнөх тэр өмсөжсэн бүх лүгүүдээсээ илүү хүүхэн том харагдчихээн гэсэн тийм зүйл гаргасан. Бас дээрэс Met Gala-гийн дараа after party дээр өмссөн тэр цав цагаан гоё хослолын браанд бас л Лисаг ер нь хүүхд томруулах мэс засал хийлгсэн юм биш үү гэсэн тийм зүйлд явуулсан. За ийм хүн мэдээллүүд ерөн хит хитэн газар цацагдсны дараа Солонгосын фэнүүд ерөнхийдөө бол Лисаг өмөрсөн. Ерөнхийдөө бол ингэж хүүхд том харагдах нь камерын өнцөг, гэрэлтүүлэг, эдит, корсет эсвэл хүүхд том харагдуулдаг тиймэрхүү стил буюу тийм браанууд байдаг штэ гэсэн тийм тайлбарууд бол маш явж байлээ. Солонгосчууд юу гэж хариу барьсан бэ гэхээр Лиса тэгээд хизээ завтаадаа хөхний мэс засал хийх юм бэ? Тэр мэс заслын дараа хэдэн 7 хоног тийм шахалтын болттой ингээд өргөгч тийм корсет болон нөгөө нэг левчик бра зүүх шаардлагатай байдаг штэ. Чин байнга шахуу, завгүй, дараалсан хуваартай бараг үргэлж ил задгаа тийм стори хувцас хийж өмсөж явдаг хүнийг яаж тэгж боддог байна гэж хамгаалсан байна. Дараачих нь болохоор арайчтэй хэрвээ мэс засал байсан бол сүүдэр нь илүү бөөрөн хий, тод харагдах байсан. Тэгээд Лиса мэс засал хийлгээд идэх завтай гэж юу. Тэг миний хувьд би юу гэж бодсон бэ гэхээр мэдээж хүүхд томруулах мэс засал гэдэг чинь дор аж нөгөө нэг гам барилт гэж байдаг шүү дээ. Хүүхийг ер нь байгаа хэмжээнээс нь ингэж том харагдуулдаг бра буюу левчгнүүд байдаг. Гөөрт тохирсон тийм загварын бранууд өмсөх юм бол хүүх байж болох хэмжээнээс илүү том харагдаж болдгоо. Met Gala-гийн Vogue видео дээр ерөөхдөө 5 минутын видео дээр Лиса яг Met Gala дээр өмсөжсэн хувцас өмссөн. Гэхдээ тэр өмсөж явах явцдаа ер нь бра зүгээгүйсэн. Тэгэхээр ер нь бол мэс засал хийлгээгүй. За дараагийн сэдв болохоор цөмөөрөө одоо энэ зам болох ч хамгийн халуухан концерт, алуурах супер концертын талаар ярилцъя л та. За мэдээж J Park, Longshot тэг 3 дахь том артист нь Jessie. Вау. Маш том лайнапууд харагдсан. Blue дахиад ирэх юм ээ. Baby Girls бас үнэхээр чансаатай алдартай лаг хамтлаг штэ. Тэгээд I Meet You буюу одоо би өмнө ярьжсэн Kelly маань эцэст нь хамтлагт ороод дебют хийгдсэн байна. За хоёр DJ ирэх юм байна. Энэ эрэгтэй DJ нь угаасаа өнгөрсөн жил иржсэн. Тэгээд цөмөөрөө бас Jessie-гийн амьдралтай танилцсан юм. Jessie 1988 оны 12 сарын 17-нд Нью-Йоркийн New Jersey мужид төрсөн. Америкийн рэпер дуучин. Тэрээр ер нь 15 настайдаа Сөүл рүү нүүж ирсэн. Америкт ер нь сургуультаа сурж байхдаа Аз гэж ерөөхдөө дээрлэхүүлдэг байсан гэсэн. Гэхдээ тэр нь болохоор бүр тийм Jessie рүү тийм сэтгэл зүйн дайралт өгөхөр хэмжээний тийм дээрлэхдэг. Нэг өдөр тэр дээрлэхэлт нь Англид дахиад явагдаж хахад Jessie шууд тисгээ байгаад босоод шууд ширээгээ хөмөрж унгаагаад яг өөрийг нь дээрлэхжсэн бахлагч руу гүйж зодцсон гэсэн. Тэр өдрөөс хойш ер нь ол Jessie-г дахиж дээрлэхээ болсон гэж байгаа. За ингээд 15 настайдаа Сөүл рүү ирсэн яг J Park-тай адилхан мэдрэмжийг авсан гэж аахгүй юу. Солонгос хэл сайн мэдхгүй тэгээ солонгос иргэншилтэй ингээд бас ингээд ороход жоохон хэцүү байсан. Тэгээд тасан цогцоход бас нэлээд хэцүү байсан гэж байгаа аахгүй юу. Тэгээ 2005 онд Get Up гэдэг нэртэй сингл цомгоороо анхны дебютээ хийсэн байгаа. 2006 онд Optom Hip Hop хамтлагт богино хугацаанд нэгдсэн. Тэгээ хэсэг хугацаанд завсарлахынхаа дараа Lucky G хамтлагийн гишүүн болон соло уран бүтээлчээр эргэн ирсэн бөгөөд YMC Entertainment хариалагдаж байжээ. Ерөнхийдөө соло дебютээ хийсний дараа амжилт олоогүй бөгөөд заримдаа байрлах мөнгөгүй үедээ саунд хонхоос өөр аргагүй байсан гэсэн. Яг энэ үедэд гаргаж ирсэн хамгийн гоё дуу миний хувьд таалагддаг дуу нь болохоор Down гэдэг дуу байдаг. Тэр болохоор надад үнэхээр таалагдчихсан.
Jesse мөн Солонгосын entertainment шоуны ертөнцид маш нэр хүндтэй бөгөөд Pretty Rap Star Hip Hop өрсөлдөөнч шоуны эхний улиралд оролцож 2 дугаар байр эзэлснээр бүр үнэхээр олонний танил болж чадсан. Үүнээс гадна High School Rapper, Captain зэрэг шоуны шүүгчээр ажиллаж байсан бөгөөд SBS-тэй хамтарсан өөрийн YouTube talk show хөтөлж байсан. 2019 оны 1 сард PSY-ийн P Nation Entertainment-тай гэрээ байгуулснаас хойш ер нь л карьер нь үнэхээр супер агсан гэсэн үг. Гэрээгээ байгуулсны дараа Who the Bee гэдэг тэр дуугаа гаргасан. Надад бол Who the Bee бол таалагддаг. Яг өөрийнх нь тийм содон өнгө аяс нь уусаасан харагдчихэв. 19 оны 11 сард мөн Jay Park-тай хамтраад Drip гэдэг синглээ гаргасан. Энэхүү хамтарсан дуу нь World Songs Chart-д бүр 16-т оржээ. Get straight to the clouds every day. You be flossing, her world be watching, getting hella connected through a Wi-Fi check. Take a shot of soju in his body. I've been sipping on that goose. За тэгээ 2020 оны 7 сард Нүнү Нана гэх алтарт синглээ цацсан бөгөөд Солонгосын хамгийн том болох Gaon Chart-д бүр 2 дугаар байранд хүрч Jesse-гийн анхны топ 10 дуу болсон сологийн хамгийн өндөр амжилттай дуу болсон. За ингээд 2023 оны 4 сард Jay Park-ийн байгуулсан More Wish агентлагтай гэрээ байгуулсан. Тэрээр 2023 оны 10 сард бас хамгийн алдартай дуунуудынхаа нэг болох Gum гэдэг дуугаа гаргасан. $24 оны 1 сард ер нь Jay Park буюу More Wish агентлагтай харилцсан тохиролцсны үндсэн дээр гэрээгээ цуцлсан байдаг. Jesse тэгээд 2024 оны 9 сард Dod Entertainment-тэй менежментийн гэрээ байгуулж өөрийн бие даасан Ani лейблийг байгуулсан. Дахин өөрийн гэсэн лейблийг байгуулсан. Ер нь бол түүхийн хувьд Jay Park-тай бас түн адилхан 25 оны 6 сард New Flash гэдэг сингл дуугаа цацсан. Бас дахиад шинэ дуугаа бас саяхан цацсан байсан. За ерөөхдөө бол товч ярихад бол иймэрхүү түүх намтартай Jesse байгаа. Тэгэхээр үнэхээр хамгийн алдартай дуунуудыг сонсох юм байна. Тэгээд Jesse эцэст нь Монголд харах нэ манай хүн бол Монголд ирэх үнэхээр дуртай. Хоосотой ерөөхдөө бол нэг төсөлд хамрагдаж байсан. Юм хоорондоо тотон гой гой үзүүлбэрүүд үзүүлж исэн. Тэгэхээр одоо Super Concert 2026 оны тасалбарыг Shopee-гоос захиалаарай. Тийм байна. Тэгээ 6 сарын 20-нд төв цэнгэлдэх хүрээлэн дээр уулзцгаая. Надад энэ саяны Super Concert-ийн line up-ыг харахад бол Baby Girls бол үнэхээр таалагдчихаа. Baby Girls-ыг бол 2020 онд ер нь бол viral болж исэн хамтлаг. Нэгэн фэнийх нь edit-ээр одоо Baby Girls яг тархаж исэн үедээ дахин эргэн гарч ирж хөгжмийн чартуудад бүр нэгт бичигдсэн тийм амжилттай байсан. K-pop хамтлагууд ер нь одоо дебютээ хийснээс хойш амжилт олоогүй байх юм бол одоо жижиг ивент дээр маш их очиж үзүүлбэр үзүүлж цэргийн бааз руу очиж маш их үзүүлбэр үзүүлдэг байсан. Ингээд шуурхтай бай, хүүтэн бай хамаагүй дандаа ингээд тууштайгаар ингээд яваад цэргийн сүлд дуу болтлоо тэм хэмжээний ер нь бол тэм үзүүлбэр нэлээд үзүүлсэн гэсэн үг. Маш олон тиймэрхүү үзүүлбэрүүдийн нийлбэрийг нэгэн фэн нь ингээд гоё эдитлээд оруулж ирснээс хойш ямар тууштай юм бэ? Үзүүлбэрээ ямар сайн үзүүлдэг юм бэ? Ямар хичээнгүй юм бэ гэсэн тийм хайр хүндэтгэлийг хүлээж Rolling гэдэг дуун тэгээ 2020 онд жинхэнэ бүүн болж исэн штэ. Яг тухайн үнд ч гэсэн яг тэр дугаар ингэж амьсгалж исэн. Тэгээл яг л гэртээ ингээд дуурайгаал бүжгэлдэг байлаа. Тэгэхээр ингээд фэнийхаа эдитээр ингэж алдартай болсон хамтлаг. Тэгээ маш гоё түүхээр би болсон энэ хамтлаг Монголд хөрөлцөн ирэх гэж байна. За дараагийн сэдв болохоор Jisoo. Jisoo ерөөхдөө бол өөрийнхөө талаар ном гаргаж магадгүй гэсэн таамаг үүсгэсэн. Саяхан Jisoo маань We магазин 2026 оны сэтгүүлийнхэн нүрийг чимсэн. Ярьцлагатаа өөрийн зан чанар борлон уран бүтээлийнхаа өсөлт, ирээдүйн зорилгын талаар ярьсан. Ерөөхдөө бол Jisoo 10 жилийн дараа
Хүмүүс намайг бодож байснаас илүү их чөлөөтэй хүн гэдгийг ойлгох байх гэж хэлсэн байдаг. Хэрвээ би ном бичих юм бол би урсгалаараа л явж байна, урсгалаараа л амьдарч байна гэсэн санаатай тийм утгатай ном нэрлэх байсан. Хэрвээ ном бичгээр бол хамгийн чухал бүлгээ 2016 он байх болно гэж хэлсэн бөгөөд тухайн онд Blackpink дебютээ хийсэн бөгөөд яг энэ үеэс эхлээд амьдралын үнэхээр их өөрчилсөн гэж өөрөө хэлсэн байгаа. Өөрийгөө сонсоод өөрийнхөө хүслийг бодоод тэгээд ер нь хийсэн бүх зүйлэндээ харамсахгүй амьдрахыг хичээдэг байх нэ. Өөрөө клуб нээх юм бол зөвхөн ойрын гэр бүл найзуудтай зориулсан жижигхэн дулаан орчинтай газар байх болно. Тэнд бүгд дуртай дуугаа нийлүүлээд хүн бүр өөрийн дуртай хоолоо авч ирдэг. Тиймэрхүү орой хоолыг тийм зохион байгуулдаг байхыг хүсдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол 10 жилдээ юу хийхийг хүсэж байгаа энэ We magazine дээр ерөөхдөө бол ярьсан байгаа байхгүй. Тэгээд дараагийн сэдв болохоор Baby Monster. YG Entertainment-ийн захирал нэгэн сэтгүүл дээр ярьцлага өгсөн. Baby Monster-т маш их олонний алдартай брэндүүд хамтран ажиллах санал ирүүлдэг гинэ. Baby Monster-тай хамтран. Гэхдээ ян захирал ерөөсөө зөвшөөрдөг. Ян захирлын хэлснээр энэ Rookie хамтлагийг яг ингээ алтан насан дээр нь зөвхөн хөгжин болон уран бүтээлийн өсөлтөндөө төвлөрөөцөө гэж хүсэж байгаа. Тэрээр гишүүдийн ич хүч болон сурчлагын ажилд хуваагдахыг хүсэхгүй байгаа гэдгийг тайлбарсан. Гэтэ яг ингээд ярих юм бол Blackpink ерөөхдөө маш олон хамтлаг тавьтаа маш олон брэндүүдийн элч төлөөлөгч байсан. Гэтэ тухайн элч төлөөлөгч болохдоо entertainment мөнгө өгнө. Бас тодорхой хэмжээний одоо гишүүдэд нь мөнгө өгдөг болохоор одоо YG Entertainment-аас давуу хувийн санхүүгийн тийм нэмэлт хүч болж исэн гэж байгаа байхгүй юу. Baby Monster-ийн гэрээ дууслаа. Тэг дуусахаар нь дахиад ер нь сунгуулах зорилготой. Хэрвээ тухайн үед одоо luxury брэндүүдтэй байх юм бол Baby Monster-ийн гэрээ дуусах юм бол ер нь бол хувь соло хөөгөө явж магадгүй. Нөгөө нэг энэ тентхийн брэндүүдийн юунд ерөөсөө явдгүй штеп Baby Monster-ийн тентхийн сурчлага нь тэгсэн чинь цаанаас ингээ YG хориод исэн байна. Ерөнхийдөө одоо брэндүүдээс ингээ хамгийн том санхүүгийн суур санхүүгээ бүтээсэн хүн болохоор Jennie гэж онцолж байгаа байхгүй юу. Jennie-гийн бие даасан компани болох Oway Entertainment нь 100% Jennie эзэмшдэг бөгөөд одоо түүний ээж Park Nana бас захирлаар нь ажилладаг. Jennie-гийн компани 2 жилийн дотор 16.3 сая $ам ашигтай ажилласан байгаа. Энэ нь эсгээр YG-гийн ашиг болох байсан гэж бас болно. Тэгээ ер нь бол юм байна. Тэгээд ер нь бол Rosie Earth Coachella-гоос хойш Sabrina-тай маш тийм харилцаа холбоо тийм зүйлүүдийг хийлгэж байгаа. Тэгэхээр ер нь бол Rosie Sabrina-тай нэлийн хамтарч дуу гаргах тийм таамаглал болно. Нэлийн өндөр хэлээ тойрд бас нэлийн хөгжмийн студиуд руу нэлийн явж байгаа гэсэн сургууд бас гарсан. Тийм байна. За тэгээд ер нь бол иймэрхүү байна. Өдөр бүр хамттайгаар витамин D-гээ хэрэглэе. Энэ бол Японы Shiseido Farm-ийн хүүхдэд зориулсан желли хэлбэрт витамин D юм. Үзэл зэний амттай учраас дүүн маань тун дуртай иддэг. Хүүхдүүд энгийн D витамин уух ер нь дургүй байдаг. Хаяа цухтаан. Харин энэ D витамин бол үзэл зэний амттай желли хэлбэртэй учраас хэрэглэхэд тун хэлбэр бас зугаатай иддэг. Найрлагатай 2000-тай D витамин агуулдаг. Өглөө бүр өглөөнийхэн цайны дараа нэг ширхэг хэрэглэхэд хангалттай. Витамин D-гийн ач тус нь ясны бодисын солилцоог дэмжиж, яс бат бөх байлгахад чухал үүрэгтэй. Хоол хүнснээс авах кальц, магний, фосфор зэрэг эцэг шингээж ясны өсөлт болон түлжилтийг дэмждэг. Мөн бие дэх кальцийн тэнцвэрийг зохицуулж, яс болон цуснд зөв хэмжээг хадгална. Бас дархлааг дэмжинэ. Мэдрэлийн тогтолцоо болон булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцдог байх нэ. Тиймээс витамин D нь таны хүүхдийн өдөр тутмын эрүүл мэндийн чухал хэсэг юм. Ингээд нарны гэрлээс авч чаддаггүй D витаминаа амттайгаар нөхөе. Та энэ хүү жил хэлбэрт витамин D-г Монсын бүх хими сангаас болон Аялун фарм, Аз фарм хими сан мөн имансаар гэртээ хөргүүлээд авах боломжтой байгаа. За тэгээ бичлэг маань энэ хүрээд дуусж байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Тэгээ бичлэг таалагдсан бол үзээгүй бичлэгүүдээ үзээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.